Таны санхүүгийн боловсролд Голомт банк. Орчин үед ихэнх улс орон ямар нэгэн албан татварыг ашиглаж байна. Татвар үргэлжид мөнгөтэй холбогдож байсангүй. Money. The ancient Chinese Эртний хятадууд шахмал цайгаар татвар төлдөг байсан бол Бразилийн Гуэра омгийнхан гавлын ясаар татвараа тушаадаг байжээ. shrunken heads. Trade Хөгжлийн явцад улс орнуудын хувьд гадаад худалдаа нь татварын орлогын нийтлэг их үүсвэр болсон бөгөөд тэд явуулын худалдаачдаас нэвтрэх хураамж, гайлын татвар суглуулах болсон. later Түүний дараахан иргэд харьяатуудын эзэмшиж байгаа бие зүйлс болох үл хөдлөх хөрөнгө, газар зэрэг нь засгийн газрын татвар хураагчдын гол байна болжээ. government tax collectors. Орлогын албан татвар нь орчин үед ихэнх улс орнуудын орлогын хамгийн том их үүсвэр бөгөөд энэ нь харьцангуй сүүлийн үеийн нээлт. 20th century, governments were 20-р зуунд засгийн газрууд батлан хамгаалах болон нийгмийн халамжийн хөтөлбөрт ихээхэн хэмжээний мөнгийг зарцуулах болсон. Энэ зардын санхүүжилтд дэмжлэг болгож орлогын албан татварыг хэрэглэж эхэлсэн. Орлогын албан татвар нийгэмд нэр хүндгүй болж татварын шинэ хэлбэрүүд судлагдж эхэлсэн. have been explored. Үүний нэг нь болох хэрэглээнд оногдуулдаг шууд татварын жишээ болох нөт нь өнөөдөр нийтлэг татвар болоод байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь өнөөдөр нийтлэг татвар болоод байна. Дэлхийн улс орнуудад татварын төвшин өөр байдаг. Америк нэгдсэн улсын татварын орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 3/1 орчим болдог бол Шведэд бараг тал хувь нь байдаг. There are some who Зарим хүмүүс бүх татварыг муу татвар гэж итгэдэгч засгийн газрын үйл ажиллагаа олон нийтэд зориулсан бараа үйлчлэгээ ямар нэг зүйлээр санхүүжигдэх шаардлагатай шүү дээ. Таны санхүүгийн боловсролд Голомт банк.